За өчтөр орой буюу шөнийн 12-нд 19 цаг 30 минутын үед бол Гандан Тэчлэг хийдийн Жанарасаг бурхны тохиолдол хамгаалалт бол дугарсан байна. За тийм учраас хийдийн лам нар бол цагдаагийн байгууллагыг бол цаг тухай бүрдэнд дуудаад хайлт бол хийсэн боловч ямар нэгэн зүйл бол илрээгүй байгаа юм. За гэвч цагдаагийн байгууллагын бол явсны дараагаар Гандан Тэчлэг хийдийн лам нар болоод шашны сургуулийн лам нар маань хайлтыг бол үргэлжлүүлсний эцэст бол шөнийн 2 цагт 2 иргэнийг бол Жанарасаг бурхны энэ Гандан Тэчлэг хийдээс бол олсон байгаамаа. За тухайн 2 иргэнийг бол шалгалтал Карманаас нь бол 61 мянган төгрөг бол олсон байна. За тухайн 61 мянган төгрөг хаанаас авсан бэ гэвэл камеранд бичигдсэнээр бол тухайн 2 иргэн маань Жанарасаг бурхны урталт байдаг сүсгтэн олонний одоо мөнгө хийдэг энэ савыг бол одоо тонсон байгаа ийм үйлдэл бол гаргасан байгаамаа. За ингээд энэхүү 2 иргэнийг бол Баянгол дүүргийн цагдаагийн хэлцэд бол шалгахаар бол өгсөн байна. За албан бус мэдээллээр бол тухайн 2 иргэний нэг нь бол эрхэлсэн тодорхой ажилгүй 21 настай. За нөгөөх нь бол Мандах дээд сургуулийн оюутан байсан гэдэг ийм мэдээлэл байгаамаа. За камерт бичигдсэнээр тухайн 2 иргэн маань өдрийн 4 цаг 30 минутанд бол тухайн энэ төв Гандан хийд рүү Жанарасаг бурхан руу орсон ийм байдалтай байгаа. За 19 цагт үүдэ барьсны дараагаар бол нуугдсны үндсэн дээр ийхүү хулгайн хэрэгээ хийсэн байна. Хайрцагны мөнгийг одоо сэгсрээд авж байгаа дүрс камерт буусан байсан. Энэний дагуу Баянгол дүүргийн 1-р хэлцэд дуудлага өгөөд тэгээд эргүүлийн 2 цагтаа ирж энэ дугуун дотор хайхад олдог. Тэгээ үндсэндээ бол одоо 3 удаагийн давтамжтай дуудлага 102-т өгөөд тэгээд шөнийн 2 цаг 15 минутанд эцсийн байдлаар 2 этгээдийг баримжилсан. Хаанаас авсан бэ? Энэ дугуйныхаа энэ үүдний гонх гэж байдаг да. Тэрний дээврийн төмрийг хуулаад дээврийн төмрийн завсар нуугдчихсан. 2 нөхөр үндсэндээ нэг бүтэн 8 цагийн турш энэ дотор тийм ажиллагаа явуулж баримжилсан. За тухайн Ганданд 90 хяналтын камер болон тохиолдол хамгаалалт ажилладаг юм. За өөрөөр хэлбэл улстай хамгаалтаараа сайндаа тооцогдно. Гэвч хулгайч нар сүсгтэнгүүдтэй хамт нэвтрэн орж нуугдаж чадсан багмаа. Эдийн засаг хямралтайгаа энэ үед буян даалгах мөргөлийн мөнгийг хүртэл хулгайлж байгаа нь байдал ямар хүнд байгааг харуулж байна. За албан бус мэдээлэлээр тэдгэр 2 этгээд мөнгийг хулгайлаад өглөө хүн цугларсан үед гарч явах төлөвлөгөөтэй байжээ. 20 дөнгөж гарч байгаа мөртлөө хулгай хийх зам сонгож Гандангийн мөнгнөөс хулгай хийх сэдэлтэй байсан нь харамсалтай.